За сайн байна уу? Сайн байна уу? Сайн байцгаана уу манайхаа. За, энэ өдрийн мэндийг хүргэе. Сайхан амарцгааж байна уу? Та одоо юу нэгж байгаа? Өнөөдөр би сакурагийн цэцэг нэгч. Ингээд цагаанаар ингээд цэцгээ хийгээд ингээд айгүй өрхөн гоё ягаан өнгөр. Ингээд артлын хийгээд юм өрхөн сакура нэхэд сурсан. Энэ байна. Солонгос өнөөдөр сакура цэцэглээд үнэхээр гоё байна. Бүр сэтгэл хөдлөө сакура нэхэд сурмаар санагдаад энэ сакураны цэцгнээс бүр ингээд тайраад аваад ороод ирсэн. Тэгээд өцөгдөр төндөөмөө ороод нөгөө утас бордуулдаг ажимаа дээр очлоо. Тэгсэн чи айгүй өөрхөн эмээ өөнөр ингээд ийм сусим амир нэхэд тэг хүүхдүүдтэй бэлгэлдэг зардаг гинэ. Тэгээд нэг хоёр өвөө явж байгаа юм чинь. Бүр эрэгтэй хүмүүс үү? Тийм бүр 70 нилийн гарсан тэр хоёр өвөө ингээд сусимны утас авцсан ингээд нэгцсэн юм аа. Тэнд ингээд нөгөө тэр хүүхнээр заруулах гээд ингээ барьцсан явж байгаа юм чинь. Тэр надад аюу сонирхол татсан. Тэгээд тэрийг бүр монголчуудад хэлмээр санагдаад тэгээд нөгөө солонгосчууд чинь нөгөө мартсан хөвчин гэж ярьдаг шээ манайхаар тэрийг чимээ гэдэг байхгүй юу. Тэгээд ингээд энэ нөгөө сосин их чи аюух тоо ордог. Тэд яваад эд давна. Тэгээд ингээд 5 яваад 6 дахь дээр нь хасна гэдэг ингээд аюу тооны юм их ордог болохоор зэрэг нэхэхэд нөгөө аюу толгой ажилтдаг байхгүй юу. Тэгэхээр зэрэг тэгээд тэр ажимаас би нэг өөнөрсөн өө яа нэг өөнөр одоо юм сосин нэгч юм уу гэд гайхсан чинь над тайлбарлаж хэлчихлээ. Нөгөө чимээ тусгаас сэргийлээд энэ өөнөр эмээнэр ингэж сосимыг машин хэмжээгээр борлоо ингээд өөрснөө нэхэд тэгээд над дээр авчир заруулдаг байгаа. Тэгээд хүүхдүүдтэй бэлгэлдэг байгаа гинэ. Тэгээд тэр аягүй над амар таалагдсан. Тэгээд манай монголчууд энэ чимээ бараг тусдаггүй. Тэгтээ ингээд марсаан хөвчин тусахгүй тулд улсын сэргийлжийн солонгосууд яад хоёр өвөө явж исэн бүр гой санагдаад тэгээд сакура тэр нэг ихчээрний сакура заалгаад тэгээд сакурагаа хийж сурсан. Сакурагийн цэцэг хараа. Тий, айгүй гоё асан байна. Тэгээд ингээд эхлээд энэ цагаанаар ингээд сакурахаан нэг юу гаргаад тэгээд ингээд битүүлээд ингээд айдаг байхгүй юу. За. Тэгээд энэ одоо би энэ цагаан цэцгээ ойд дуусчаад одоо энэ ягаан утсаар хүрээлж байна. Энэ бүдэг ягаанаар хүрээлсэн чи айгүй гоё юм бэ. Тэг яг жижиг сакураны юм. Яг сакурагийн. Тэгээд ийм юугаа яаж чинь. Сакура нэхэд сурч байна. Тэгээд өвөөнөр тэр утас сонгож авч байгаа. Өвөөнөр тэгээд тэр хоорондоо энийг ингэж хийх тэгээд жинхэнэ гэдээ ярьж байгааг нь сонсоод надад айгүй гоё санагдсан. За тэгэхээр та одоо болохоор болроо ихч гээд YouTube суваг дээрээ аяг таг угаагч сүсэмүүдээ ер нь бол нэгээр нь бичлэг хийж оруулж байгаа тий. Бичлэг хийж оруулж байгаа. Өнөөдрийн зүрхний бичлэг оруулсан. Одоо оройхондоо би юу оруулна? Талхны бичлэг. Одоо сурсан бичлэг хийсэн. Одоо ингэж байгаа би ерөөсөө сүүлийн үед ийм жоохон уцраг ордог. Нэхэд бас амархан гэсэн. Уцраг ордог энэ сүсэмнүүд нэхэж бичлэгийг тавих гэж байгаа. Ягаад гэвэл цааш нөгөө энэ сүсэмнаас чи 10-аад ийм сүсэм гараад байгаа шүү дээ. Тэгээд нөгөө олон 10, 11, 12 чадвал 12 энэ төр гардаг ийм сүсэм нэхэд энийгээ сураад тэгээ бичлэг хийж тавья гэж бодож байгаа. Олон тийм зорилготой байгаа. За тэгээд энэ солонгост үйлдвэрлэгддэг энэ зориултын аяг тав угаагчийн утас маань хизээ Монголд орох бай. Одоо би өнөөдөр үйлдвэртээ ярьсан. Тэгээ мөнгөө сонгоод над ер нь энэ 7 хоног гэхэд Монгол руу тавьчихна. Нэг сар болоод очих байхаа 20 хоногт очиж тийм аа. Энэ 7 хоногт багтаагаад. За тэгвэл энэ утас одоо хүмүүс мань бичлэг үзээд сүсэмий буюу аяг тав угаагч хийгээд бас найз нөхдөдөө өгч болох юм байна. Гэхдээ бас нөхдөдтэй. Нэмэлт орлого олох боломж бас. Одоо яг жишээлбэл одоо энэ жижигхэн өрхөн юм сүсэмий гэхээр энэ бол боломж юм. Нөгөө аяг угаагч нөгөө манайхад чинь пэри гэж ярьдаг тий. Пэри бол ганцыг л тусаандаа ганцыг тусаагаар тэгэл хөөсрүүлээд угаахад бол аягүй бага орно. Тэгээ шил аяг маягийг баг ер нь пэриг маш бага хийн шүү. Тэгжээж энэ чи аягүй гоё хөөсөрч байгаа. Тэгээд энийг хэрэглэхээр энэ аягүй гоё энэ солонгосын шийдлэг орон болохоор эн чинь нэг өнөр орчтой шүү дээ. Тэгээ энэгээр угаахлаар зэрэг ерөөсөө энэ ерөөсөө өнөр ордохгүй юм билээ. Саанасаа зориултын өшөө өөр энэ сосин бол одоо нэхэд амархан ингээд сосин бол мэдээж ингээд болчихно.
Тэгээ өөр одоо ингээд цөөнх кашлаг тэгээд цаам центр нэгсэн тийм солонгос утсан төс үнэхээр чанартай юм билээ. Тэр ажимаа тэгжэл манай утсан төстэй айгуу сайн. Энэ одоо дан солонгос гэсэн солонгос гэх тэгээд дандаа мади коре гэж бичсэн. Тэгээд бүр төрөл бүрээр байгаа чинь. Тэгээд цаашдаа сургалтанд суугаад өшөө гоё нөгөө кашлаг цөөнх энэ төр нэгдэг тийм айгуу гоё юм нарих утсан гэдэг юм билээ. Тэрийг сурж байгаа тэгээд бас цаашдаа төрөл бүрийн ихэнх утас оруулах гэж бодож байна. Монгол дээр солонгос утас одоохондоо ороогүй байгаа юм билээ. Тэгээд одоо ер нь юм нэхчихээс айгүй хөдөлмөр ордог шүү дээ. Цаг их зарцуулна, хөдөлмөр их орно. Тийм учраас ер нь чанартай утсаар л юм нэх. Ер нь нэхмэлчэд бол чанартай утсаар юм нэх дуртай шүү дээ. Тэгэхээр зэрэг яг турк утаснуу гэдэг интернетийн турк утаснуу гэдэг бичсэн байлээ. Тэр нь жоохон ямар гэдэг мэдэхгүй. Солонгос утас бол ярих юм байхгүй айгүй сайн юм билээ. Тэгээд чанартай ямар бүгдөө юм нэхэд явал бас эдлэгэж сайн гоё болно шүү дээ. Тэгээ би шинэ залуудаа өөрөө энийг нэг хоббитэй байсан болохоор аюу амархан сурч байна. Тэгээ бидний залуугийн үед чинь нөгөө хичээл нөгөө тэр ах хичээл ордог байсан. Тэрний буйнаар одоо ингээд зөв утас барьсны буйнд одоо ингээд хэзээ ханаа тэр болоод байж шүү дээ. Тэр нэг ашигтай сургалт байсан байж шүү. Тэгэл утас олдохгүй хуучин буусан одоо нөгөө Оросын нэхмэл юм цамцнуудаа хөвөөл ингээд хүүхдүүдэд жоохон байхад гард нэг шөлөгч байгаа бол ингээд угаагаал буцаж хөвөөл ингээд айгүйх тийм араалт малгай тэгээд цамц тэр айгүйх нэгдэг байсан. Жирэмс байхдаа юм нэхлэхээр зэрэг хүүхдийнх нь хүүс орооцолцоо гардаг бойл гээл ээж тэгэл өстой нэгсээр байгаа л төрдөг байсан шүү дээ. Тэгээд хүүс нь орооцолдохгүй гайгүй төрчдөг байсан. Тэгээд гэртээ сууж байгаа эмээ өөнөр эмээ гэхгүй өөнөр чи ихтэй юм бэ. Тэгээд ингээ энийг нэхэд сурч үлэх зүгээр юм бэлээ. Чанартай утас оруулна. Тэгээд одоо тэр муу хятад мэд буцаар бол нэгснээ хэрэггүй шүү. Бүр хэлбэр нь гарч ирэхгүй тасраад ийн гэдэг нэг хүн миний пэйжэнд дор бичсэн байлээ. Тэр өмнө байх. Тэгээд бас үнэтэй юм байл шүү дээ. 100 метр нь 11 мянган төгрөг гэж хэлээ шүү дээ Монгол. Тэгэхэд чи эн чинь ерөөсөө юу шүү дээ. 160 метр урттай утас байгаа шүү. 85 гараа. Тэгэхээр зэрэг чанартай утсаар юм нэх үл мэдээж урамтай юм аа. Би ч одоо хуучнаад их юмар залуудаа нэгдэг байсан юм сайхан чанартай утсаар юм нэхэд бүр гэдэг мөнгөч гоё тэгээд өстой үнэхээр нүдний баясгалан гихчээр л юм болоо сууж байна. За. Тэгвэл ер нь бол болраагч гээд YouTube хуудсыг дагаад тэнд байгаа олон төрлийн одоо хэлбэртэй аяг угаагч нэхэж сураараа. Тэгээд бас хамт байгаараа. За баярлалаа. Баяртай сакурагийн гоё цэцэг нэхэд сурцгаагаар би одоо удахгүй бэйшин дээр тавина. Энэ цагаан дээр энэ ягаан нэстэй айгүй хөрхөн ослох юм. Энэ болохоор зэрэг арай л тод ягаан байлээ. Энийхээ оронд энэ бүдэг ягааныг ингээ хийвэл айгүй гоо зогсож өгч байгаа биз. За баярлалаа манайхаа. Амжилт.